Сургуулийн орчинд дох дээрлэхэлтийн асуудлыг хөндөж байна. Тэгээд дээрлэхэлтийг одоо байгаа хуулийг харахаар хүчирхийлэл ялгарлан гадуурхлаас хамгаалах үүрэг нь сургууль болон багшид угаасаа байгаа. Одоо байгаа хуулиудаар хүүхд хамгааллын хууль дээр байгаа, зөвшлийн тухай хууль дээр ч байгаа, сэтгцэн эрүүл мэндийн хуулийн залтуудаар ч гэсэн байгаа. Тэгсэн хэрнээл одоо сургуулийн орчинд хүүхдүүд дээрлэхэлтэд өртөөд одоо ийм асуудал. Тэгэхээр энэ хуулиар ямар шинэ механизм, тогтолцоог, хэрэгслийг одоо бодлогын хувьд, хууль эрх зүйн хувьд хэрэгжүүлж байж одоо энэ дээрлэхэлт чинь тэгээ буурах юм бэ гэдэг тэр шийдлийг би сонирхоод байгаа байхгүй. Тэр яг тэр шийдэл дээр зурсан зураглал юу байгаа вэ гэдгийг чинь сонсоод тэгээд би бас тодруулмаар нь яг энэ дэр. За хоёр дахь асуулт нь сургуулийн орчинд дох осол гэмтэллийн тухай бид нар ярьдаг. Гэтэл зуны амралтаар сургууль амрах үеэр маш олон хүүхдийн зослон, за хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, сургууль явж чаддгүй хүүхдүүд дэмжих төвүүдээр, за өдөр өнжүүлэх гээд одоо маш олон байгууллагууд байгаа. Тэнд бол маш олон хүүхдүүд бас л адилхан боловсролын сурах, хөгжих үйлчилгээг авдаг. Тэр газрын эрүүл мэндийн асуудал, дээрлэхэлтийн асуудал, орчны асуудлыг ямар одоо хууль эрх зүйн хүрээнд авч үзэж хамгаалах юм бэ? Нэгэн л анхдагч шинэ хууль хийж байгаа бол хүүхдийг сурах орчинд нь аюулгүй байлгах гэдэг концепц ярьж л байгаа юм бол саяны миний хэлсэн байгууллагуудыг авч үзэхгүй юм уу гэдэг тэр хоёр тайлбар сонссоо. Тэгээд тодруулъя. Сайхан гүшүүн. За бид нэр яриад байгаа. Бид нар энэ үе тэнгийн дээрлэхэлт ингээ гарсан даруйд нь л нэг бүүн сенсац болол тэгэл орхидог. Тэгээ бид нар энэ гарсныхын дараа ямар арга хэмжээ авах гэдэг, хариуцлага тооцох гэдэг гэдэг зүйлийг бусад хуулиудаар зохицуулсан байгаад байгаа. Гэтэл энэ үе тэнгийн дээрлэхэлтээс хэрхэн яаж урдсан сэргийлэх юм бэ гэдэг ийм зохицуулалт хаанч ямар ч хуулийн дээр байхгүй байгаа. Тэгэхээр манай энэ хуулийн дээр одоо сэтгэл зүйн зөвлөгөө гэдэг тустай тийм хэсэг байгаа. Тэн дээр жил болгон энэ үе тэнгийн дээрлэхэлт үүсч болзошгүй ямар нөхцөл байдал үүсээд байгаа юм бэ? Байнгын судалгаагаа авах хэрэгтэй. Хоёрдугаарт энэ эрүүл мэндийн баг гэдэг зүйл дээр ямар нэгэн нэмж албан тушаалтан байхгүй. Сургуульд байдаг яг албан тушаалтнууд дээрээс нь эцэгхийн төлөөлөл, сургуулийн төлөөлөл орсон энэ баг маань үе тэнгийн дээрлэхэлтээс хэрхэн яаж сэргийлэх ёстой юм бэ? Яаж мэдээлэлээр хангах ёстой юм бэ гэдэг энэ төлөвлөгөөг боловсруулад энийг аймаг орон нутаг дүүргийнхаа удирдлагуудтай хамтарч батлаад энийг байнгын хэрэгжүүлж энэ үе тэнгийн дээрлэхэлтээс сэргийлэх асуудлыг бид нар байнгын тогтмол хийж хэрэгжүүлдэг, илрүүлдэг энэ тогтолцоог л бий болгохын тулд энэ хуулийн санаачлаад хэрэгжүүлээд байгаа. За манай ажлын хэсгээс нэмээд хариулж. Дөрөв номерын микрофон. За сарамжлан гишүүний асуултанд нэмэлт тодруулга өгье. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа 900 ерөнхий боловсролын сургуульд өнөөдрийн байдлаар сэтгэл зүйч 580 ажилчин, 305 сургууль нь сэтгэл зүйчгүй байна. Нийгмийн ажилт нь 953 ажиллаж байгаа боловч 80 орчим хувь нь сургуулийн одоо нийгмийн ажилтан биш байна. Өөрөөр хэлбэл хуульд эрүүл мэндийн багийг зохицоор нь бий болгосноор энэ үе тэнгийн дээрлэхэлтээ сэргийлэх, өөрөөр хэлбэл одоо гараад байгаа бүл эдэлт бол хамгийн эцсийн зэг дээр гараад байгаа. Тэгэхээр үе тэнгийн дээрлэхэлтэнд хэн өртөж гэнэ үү? Энэ хүүхдүүдтэй эрүүл мэндийн боловсрол олгох, тандах, илрүүлэх, илэрснийг сэргийлэх, гэр бүлтэй ажиллах гэдэг цогц зохицуулалтыг хийж өгснөөрөө үе тэнгийн дээрлэхэлт гарахаас өмнө суур сэргийлт, анхдаг сэргийлтийг хийгээд одоо энийг таслан зохицоох чиглэлийн ажлууд хийж одоо хуулийн үр дүнд хүрнэ гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл мэргэжлийн баг байхгүй учраас. За саран чулуун гүшүүн. За би өөртөө хууль яагаад хэрэгтэй байгаа тухай ойлгож байгаа. Одоо тэр мэргэжлийн цогц баг байхгүй байгаа гэдгийг ойлгож байгаа. Сургуулиудад сэтгэл зүйч байх хэрэгтэй, нийгмийн ажилтан байх хэрэгтэй гэдэг бид нар аль 10 жилийн гаруй өмнө яриад ингээд өдөө хүрээ явж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр байсаар байхад ажиллахгүй байгаа гэж шалтгаан нь хөнгүү болоод байгаа даа юм уу?
Эсвэл нэг санаачлахтай захирал нь тэр сургуулийн дээрлэхлийн эсрэг бодлого гаргаж чаддгүй дээ юм уу гэдэг асуудлыг яриад байна л да. Одоо угаасаа байгаа бүтцийг шин төлөвлөгөө гаргах хэмжээнд авчрах байгаа юм бол бүхэл бүтэн анхдагч уул гаргаад яг юунд ямар ахиц гарах гэдэг. Хэрэв анхдагч уул ярьж л байгаа бол арай жоохсоо ахсан төвшөнд яриа л да. Хүүхдүүдийн сурах орчин дотор чинь түрүүний миний хэлсэн хүүхдийн заслан өдрөн үнжүүлэх дэмжих төвд бүгдээрээ орно штэ. Тэд нарыг асуухаар юусоо хариулахгүй байгаа байхгүй да. Тэд нар энэ төр чинь сурах орчиндөө орно үсттэй. Тэрийг нэмэд явах хэрэгтэй биш үү энэ анхдагч хууль дээр гэдгийг л яриад штэ. За, 4 номерын микрофон. Хуулийн хэлэлцүүлэг явж байгаа учраас энэ хууль илүү процессын шин чанартай хууль анхдагч бол хэдий ч гэхдээ энд дутуу гоцоо зүйл байгаа бол их хурлын эрхэм гишүүдийн саналаар дахиж нэмэгдэх боломж бол нээлттэй байгаа гэж харж байгаа. Сургуулийн орчин гэдгээр энэ хууль маань эхний удаад нэлийн төвлөрж байна. Хэдийгээр тийм эрүүл мэндийн баг хуульчлалсан ер нь одоо ажиллагч үр дүнд хүрэхгүй байгаа учраас энийг сургуулийн эрүүл мэндийн бодлогоор зохицуулах юм. Таны хэлээд байгаа тэр бүх заалтуудыг яг журам шиг хуулинд оруулах боломжгүй. Тэгэхээр энэ хуулийн дээр төлөвлөгөө бодлого гэдэг заалт руу энэ илүү уялдах юм аа. Баярлалаа. За, Дашдонгийн Гамбат.